12.9 инчтэй iPad Pro зориулсан ширээний соронзлогддог суурьтай шингэн өргөөрийг хамтдаа ухсаръя. Ширээнд дуртахад үн боломжийн үзүүлэлтэнд тулсан iPad гэгдэх 20 оны Pro 4 манай дээр бэлэн ирсэн. Юун түрүүнд өргөөрийн бүтэц, хийцлэл, загвар, ажиллагааны зарчмыг нь товчхон танилцуулъя. Хамгийн гол хөргөлт явагддаг цөм хэсгийн талаар ярилцъя. Энэхүү хавт нь өөрөө зөвхөн iPad Pro 12.9 инчээр зориулсан өөр төрлийн таблет болон iPad-д ашиглах боломжгүй. Түүнээс гадна яг энд хийгдсэн материал нь өөрөө iPad-ны хойд гадаргуу хэсгийг нийлэнхүйдэн жигд хөргөх зорилттой тусгай материалаар, хайрчин материалаар хийж өгсөн байна. Хоёрдугаарт цөм хэсэг. Цөм хэсэг маань өөрөө яг компьютерийн процессор дотор суурилдаг CPU cooler гэж яригддаг тийм. CPU cooler. Тэр зарчмаар ажиллана. Энэ хоолоогоор шингэн гүйж байгаа сенсороо хөргөөд радиатор дотор хэргэлдээд яг энэ гол хэсгээрээ цанддаг гэсэн үг. Тэгэхээр цандж байна гэдэг маань өөрөө iPad-наас ялгарсан дулааныг халж байгаа хэсэг дээр нийлэнхүүд нь хойдноос нь жиндүүлээд хөргөх нэ. Дараагаар нь бидэнд энэхүү сенс болон кулерээ тогтоох гар хэрэг болно. Энэхүү гар нь монитор арм гэж яригддаг тийм. Зүгээр дэлгэц тогтоогч гар гэсэн. Энэ хоёр хоорондоо залгаастай болоод ширээн дээр бэхлэгдэнэ. Энгийн гарнаас ялгаатай нь энэ дээд хэсэг дээр нүхнүүд гаргаж өгсөн бөгөөд энэ дээр хөргүүр буюу сенсээ бэхэлж өгөх нэ. Дэлгэц тогтоогч гарны давуу талууд их байдаг. Та өөрийнхөө харах өнцөгт тааруулаад дээш доош одоо 3 холбоос хэсгээр хөдөлгөх, удирдах бүрэн боломжтой байдаг. Тэжээлийг бидний хувьд гаднаас 220-оос шууд вольт тааруулагчтай адаптераар дамжуулж байгаа нь энэ нь өөрөө яг өөртөө таарсан вольттой үзүүлэлттэй байдаг. Энэхүү вольт тааруулагчаар та сенсныхаа хурдыг ихсгэж босгох бөгөөд энэ нь өөрөө хөргөх чадамжаа өөрийнхөө хэрэглээнд тааруулаад ашиглана гэсэн үг. Энэгээр байгаа бусад хэрэгслүүд нь одоо дандаа угсарч боох зорилттой энэ угсцагч нь яг хөргүүрний хойноос орж ирээд гарын дээр холбогдно. Гар болон эдгээр залгааснууд хоорондоо нийлэх нэ. За энэ болохоор дээд хэсэг дээр гарын дээр сенсээ бэхэлж өгөх нэ. Энэхүү сүүлд ирж байгаа загварууд нь болохоор өөр дээр бас нэмэлт RGB гэж яригддаг. Гэрэлтэй болсон тэрхүү гэрэл нь энэ дээр хөргүүр дээр сенсэн дээр асна. Тэгээд бол адаптераас ирж байгаа холболт маань өөрөө шууд энэ дээр орж ирэх нэ. За тэгээд хамтдаа ухсаръя. Хөргүүр маань ухсрагдаад ажиллагааг нь бүрэн тестлээ.
одоо эзэнд нь илгээхэд бэлэн боллоо. Манай дэлгүүр зарагдсан бараг солихгүй буцаахгүй тул та сонголтоо зөв байна уу? Баярлалаа.